Аливаа хилэнцгийг эсүүлдэж, алин буйныг хотолж уулган болгож, анхаарч өөрийн сэтгэлийг номгодохоос авралт тэр нь Бурхны шашин. Танад бяцлаглалын талаар ярьж өгөөч. Бяцлаглалын талаар ярих юм бол энергийн тухай ярих хэрэгтэй болно. Бяцлал бол ер нь замбуу дэвтэр буддаа анхлаж бяцлаглыг замбуу дэвтэр зааж өгч хүмүүс бяцлаглаас өөрийнхөө хүчийг, энергийг, өөрийнхөө чадлыг олох зам мөрийг л хийсэн зүйл байгаа. Өнөөдөр босч ирэл хорвоог зүхвэл үр ширээ бодоод тэгээ явах. Сэтгэлээ тогтоод зүм билгээ хөгжүүлэхэд бол өөрөө жоохон чармаа. Яндан балуу зөндөө хийж чадаад эрдмийг хичээлээ сурдаг. Өөрөө жоохон хичээх хэрэгтэй. Бяцлал болгоны үйл чи өөрөө хийчээ. Одоо өөртөө босгоо хэлэхээр ингээ хүн босдог шүү дээ. Суухээр ингээ сууж байгаа. Өөрөө нэг юм ажиллаад байгаа. Одоо чи зүгээр босоо суудаа бүр ихлэ бос гэж хэлээд босгээд зүгээр ингээ босгээд тэгээд бостоо. За суу. Одоо өөртөө чи дотроо босгоо хэлдэ. Тэр нэг юм хөдлөөд басан. Наадах чинь нөгөө дөнгөж мэдрэмжийн эхлэнэ байхгүй. Тэг наадахаа ингээл хөгжүүлэл яваа наадах ч өөрөө хөдлөөд цааж өндөр очиж зүм мэлэг дээр очиж. Миний нэрж байгаа юм чи өөрөө хийдэг ухамсар. Чи ухамсараа өөрийгөө ингээд тэр бурхнаас сэрээч штт. Зөв юм ингээд сэрээч тэр чинь гэж хамт байгаад. Буруу сэтгэлээр энийг ашиглаж болохгүй. Ашиглах гэд оролдох төдийд тэр мэдрэмж чинь алга болчих. Тэр зүн совч байхгүй. Хайрлал инрээл хүн рүү ингээл явах тэр чи улам хөглөгдөөл улам их тусыг яаж амтан тусыг үлдэж ирлгүүр улам их тусыг улам их чи хөглөгдөөл яваа. Ахуй ертөнцийн дороотл бүхэн андуу сэтгэлийн уршигтал альва юмсын учрыг таньснаар аюул бүхнийг няцаах учиртай. Сойрон байланг бол одоо өндөр гэгэний үеэс бид бүхэн одоо уламжилж ирсэн цагаан чөмбий ёсны судрын дагуу одоо ингэж балин тахлыг бол хийж ирсэн. Тэгээ энэ балин тахлыг хийхин үйл явц бол одоо үе уламжлан лам хуургуудад ингэж үеийн үедээ ингэж залгамжлаад яаж хийх арга ухааныг одоо ингэж дооштой ингэж сургаж ингэж ирсэн тийм байгаамаа. Хошин шог ингээл үзэхээр балинч лам гэж гараад байгаа шүү дээ. Тэгэхээр балинч лам нь ингээл хамгийн одоо юу гэдгийг тоошороо цэвэрлэл ингээл хамгийн муу юм хийдгийг гэдэг юм шиг яриад байгаа. Тэр тухайд одоо юу гэж зөвлөх үү? За ерөнхийдөө тэр кино урлаг ингэж үзүүлж байгаа энэ маань одоо тухайн үедээ тэр социализмын тэр үед шашныг одоо буруугаар бусдад ойлгуулах энэ мэтчлэнгээр одоо шашныг бол их буруу суртал хүмүүст хүргэж ийсэн байдаг. Тэгээд тэр тухайн үед бол одоо тэр тэнд үед бол балин хийдэг лам бол одоо бүхий л одоо тэр балинд орох яаж хийх нарийн ухаан тэр бурхны номонд одоо тахилыг яаж өргөх их одоо эрдэм мэдлэгтэй хүмүүс бол балинч тахилч лам нар бол байсан байгаа. Тэгээ одоо үед бол тэр мундаг тэр хэрэгэн зэрэгтэй эрдэм мэдлэгтэй хүмүүсийг бол одоо буруугаар одоо хүмүүс таниулж шашныг одоо хүмүүсээс холдуулах тийм одоо юм байж байгаа учраас хүмүүст одоо тэгж кино урлагаар бол одоо шашныг буруугаар ингэж таниулж гаргасан байгаамаа. Монголчууд 1027 оны галт туул ажилээс эхлэн Монгол зурхаан ухаанаар
ирээдүйг зураглан идүүгээ 17 дугаар жарны босхийг давлаа. Зурхай дотор нь бол отон зурхай, махбодын зурхай гэж хоёр ангилдаг. Монгол зурхайг Монгол оронд хамгийн анхны анх дэлгэрүүлсэн хүн бол Ламын гэгэн шүү дээ. Баян-Хонгорын. Ламын гэгэн бол анх удаа отон зурхай номоо бичсэн. Бас анх удаа юугаа бичсэн. Одоо нэг гариг иргэсийн хөдөлгөөнүүдийг тэгээ бас дүйг гэх юм да. Дүйг гэдэг. Өдөр судар үздэг. Тийм номоо бичсэн. Энд ярихад бол одоо жишээл ингээл зурхай интернет метр харж яхад л амар хэрэггүй зүйл энэ шиг мухай байхгүй л гэж жоохон залуучууд жоохон тийм үг ярьж идэг юм л. Тэгэхээр зэрэг бол зурхай бол туйлын үнэн гэж номондоо ч хэлээгүй. Тийм үү? Гэхдээ туйлын худлаа бол тэр дээд үеийн мэрэгдүүд чинь арай бид нар шиг юм биш байсан байна л да. Тэгээ олон зуун жилийн туршид эн чинь бас хэрэглээд хүмүүст бас хэрэгтэй мэдэгдээд тэгээд өөрөөр хэлбэл энэ нэг статистик маягийн ойлголт гэж би яриад байгаа юм л да. Энэ тэр судалдаар суусан 100 хүн байхад 100-ан заавал тийм юм тохиолдох алба яах вэ? Баахгүй. Магадлалын үед. Тэгээ магадлалын үед байна гэж хэлж байгаа. Ухааны сохор 100 жилийн амьдралаас утгыг таньсан нэг өдрийн амьдрал чухал. За, чойрын ухаан гэдэг маань бол бурхны шашинд бол номын ухаан буюу бурхны шашны гүн ухаан гэж ойлгож болно. Одоо ингээд лам нар хоорондоо ном хаялцж чинь гэдэг бид нар хардаг л да. Тэгээд үзэхээр дагсал гэдэг ах шиг. Тийм. Тэр дагслын тухай бас тэр яагаад ингээд хоорондоо ном хаялцж явахдаа алгаа ингээд хавсраад ашаад байдгийг. Бас нарийн тайлбар бол бас утга учир байна. Тэр лам очоод асууж байгаа мэтгэлцэж байгаа хүнээсээ очоод ийм ном хаях гэж байна гэдээ очоод эхлээд бүгдийгөө тийм ээ эрхээ бариад за тэгээд нөгөө хүндээ ойлгуулдаг байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ гарыг бол ерөнхийдөө их доош нь дарна тийм ээ эрхээ ингэж барьж байгаа гарыг бол ингэж их доош нь дарна. Энэ ямар ч үстэй вэхээр одоо миний асууж байгаа асуулт миний сэтгэлд бол буруу бодол байхгүй гэдгийг тий байхгүй бол за эрхнийхээ толгооноос одоо энэ үдлээ татгаж байгаа нь ерөнхийдөө бол тэр номын дээд утгаар тийм ээ зөв сэтгэлээр яхийг бэлэгдэж байгаа. За тэгээд гарыг дээшээ өргөж байгаа нь бол манчир бурхныг бэлэгдэж байгаа. Манчир тий язгуурын тийм ээ оюун ухааны бурхан шүү дээ. Манчир бурхан маань ерөнхийдөө мутраа дээш өргөсөн байдаг тийм ээ нэг гартаас оюун ухааны мөнхийг ялгах сэлэм нөгөө гартаа ном барьсан байдаг учраас манчир бурхныг бэлэгдэж гараа ингэдэг дээшээ ингэж өргөдөг ёстой байгаа. За тэгээд одоо асуух зүйлээ ингэ алгаа авсар зогсноор одоо мэдрэлийн судас тийм ээ мэдрэлийг хүний оюун ухааныг одоо цочоо өгж ухаан илүү саруул болгох тэр юу вэ бүрдүүлж гэж байгаа юм да. Лам хүнд бол одоо яах вэ гэхээр бүхэл одоо ертөнцийн одоо жам эсийг танин барих энэ хорвогийн аж амьдралд одоо шунал тачаал тэр бүгдээс ангид байх хүмүүний зовлон илүү их ойлгох тэгснээр тэр хүмүүсийн төлөө би юу хийж чадах вэ гэхээр би өөрөө гэгэрж би өөрөө энэ бүгдийг ойлгож энэ хүмүүс туслах хэрэгтэй мэн гэсэн сэтгэлийг лам хүн олон жилээр одоо чойрын ухаан 20 жил үзнэ одоо 20 жил гэдэг бол их хугацаа шүү дээ тийм ээ чойрын ухаан бол ерөнхийдөө 20 жил үйл ерөнхийдөө маш их одоо хүнийг зөв төлөвшөлтөй байлгаж маш их хүнийг одоо гэгэрлийн төвшин сайн дурлалд аваачих юм ач тустай. За энгийн хүмүүсийн тухайд бол ерөнхийдөө буруу бодлосоо хагацах хит их материалын зүйлийн араас тэмүүлэхгүй байх. Үлийн үрийн ухааныг илүү их ойлгоно л доо. Жишээ нь одоо харун хар нэглээд үснээр, дэвцснээр хүн илүү их одоо ажралтай байж, илүү их амар амгалан мэдрэх юм байна. Муу юм хийхгүй байснаар илүү их ажрал сайн байна гэдгийг энэ чойрын ухаан буюу гүн ухаан маань суулгаж өгч гард ирээдэд.
Сарууд ухааны гэгээд уссан газар сайн үлийн мод ургадаг. Нэг зуул өргөх, олон зуул өргөн одоо бурхтууд олон мотортой байгаад байна шүү дээ. Одоо яманд гэж 32 мотортой, тэгээд 60-аас жигжид бол олон мотортой. Тэр хоёрхан гараар амтны тусыг үлдэхэд бол гараа багдаад байна шүү дээ. Тэгэхээр олон байна. Олон мотороор зэрэг амтны тусыг зохиоход бол хэрэгтэй. Тэгээ олон миллиметр байна тий. Цагаан дээрх одоо хойно заларсан цагаан дээрх 7 мм шүү дээ. 6 зүйлийн амтан дээр дүрсгүүд төрсөн нэмээд 7 зүйлийн амтныг өдөр шөнийн цаг хүртэл би тасралтгүй ширтэж амтныг зовлонгоос нь гэтлгийа гэсэн тийм санаатай. 1640 он халах ойрдын цааз гарч лам хүн дуулаж бүжиглэхийг хориглосон явдал юм. Харин зөвхөн майны ая тангал зөвшөөрчээ. 요마친 토가다이 통아스레마 바라침베단세마 간단군지 주더더마 제라드마나 찬셀라 гэх мэтчлэн аялгуунууд их байдаг. Тэгээ энийг уншихлаар залбирлаа болохоор хонх дамартайгаа ингээд нийлүүлээл уншин штэ. Сонсгоор их тийм тайван болж штэ. Тэ? Энэ номыг бол одоо ажил үйлсэн бүтээх, мөн аз сэтгэрийг арилгах, өвчнийг амарлуулахад бас их зориулж олон төрлийн лүүжин байдаг. Тэгээ олон одоо урсгал, дамжлага байна шүү дээ. Зөвхөн одоо шарын шашин биш. Улааны шашин гарч байгаа сажийн одоо урсгал гэдэг олон урсгалаар нэлээд мянган жилийн түүхтэй ном л да. Энэ ертөнцид жаргал юу байна? Тэр бусдыг жаргах сэтгэлээс төрнө. Харин энэ ертөнцид зовлон юу байна? Тэр бол зөвхөн өөрийгөө жаргах сэтгэлээс уршигтай юм. Өвлийн одоо адаг сарын хуучин 726-нд ороо ингээд нар зövдөө гэж харж яхад хурал эхэлдэг. Тэр нь бол бас зан үйлдэ хурал байдаг. Цангийн цохилтоос эхлээд ингээд бүх ёс жайг нь өөр байдаг. Бус дурлуудыг утгадаг. Тэгээд хурлаа 26-нд бол балигаа ажиллаад 27, 28, 29-нд хуучин номын хурлыг сайхан ураад ламнар. За энэ бол 10 одоо догшин сахиусаа залж хуучин номын хурал гэдэг байна. Одоо өөр тус одоо бурхныхан одоо айдан янтагийн одоо бүрэнхээр суртаа гэх бүх сүмгийдүүд байна. За битүүний хурал аянда адаг сарын өвлийн адаг сарын одоо 30-нд эхэлдэг ороо 11 цаг гэл хурал эхэлдэг. Тэгээ ороо өглөө 9 хүртэл одоо бидний шөнжингөө номын дуугийн таслахгүй ламна хурлаа урд юм аа. Тов туслууд нийлсээр торох савыг дүүргээд ирдэг. Тогтоосон жаахан зөв дадлууд томорж бэхжээд гэгээрлийг олдог. Шинжлэх ёсыг одоо эхлүүлсэн ийм түүхтэй 800 жилийн өмнө. За тангад улсыг одоо эзэлж аваад тэгээд одоо хамгийн гол нь
бичгийн одоо судар хүчийг тэмдэглэснээр бол жилийн эхийг балас сар хэмээн тэмдэглэс үхэ гэж зарилэг болгожээ. Тэгээд 800 жилийн өмнөөс эзэн Чингис хааныхаа зарилгын дагуу монголчууд маань цагаан сар шинжлэх ёсыг хийсээр өдийг хурж ирсэн ийм сайхан төвхтэй байх юм аа. Тэгээд хаврын тэргүүн сар нь бар сар барс гэж байгаа хуучин монголоор бар сар тэмдэглэдэг ийм түүхэн уламжлал байна. Дээр нь одоогоос энийг яахан баяжуулаад цагийн ирэхээр өндөр гэгээн зам газар өндөр гэгээн маань тэр үед бол өөрөөр хэлбэл эзэн бог Чингис маань төрт ёсны том баяр хийж байсан бол тэрийг нэлээд төр шашны хосолсон баяр болгож нэлээд өргөжүүлж шашны зан үйлийг оруулах үүднээс шинийн 1-ээс 15-ны хооронд цагаан сарын 9 гэж 15 хоногийн шашны зан үйлийг бас давхар хийдэг ийм сайхан уламжлал өнөө хүртэл бас уламжлагдаад ингээд цагаан сар маань төрт ёсны шашны үнэхээр сайхан өргөн дэлгэл сайхан баяр болон ирсэн ийм сайхан түүхэн уламжлалтай түүхэн уламжлалт төр шашны хосгүй сайхан баярын нэг юм гэж үзэж болох юм аа. Жаргалын 8 нэвтрүүлэг Бурхан шашны их ухаанаас өчүүхэн тусал төдийг таны оюунд хүргэж аялгууд игшгээр хөг нэмэн инхүү жаргаваа. Эцгийн билег зурхан сутар
ариусахгүй их Монголын бурхан шашинтны эргэх мэдми их шавин шашныг батруулагч гандираа ариун цацлаарван зүгтэн дэлгэхгүй хаврал гурван чухлыг түмэнтэй хөгжөөхгүй арван зүгийн антнийг амгалан жаргаж амьд бурхтын 소비리기생 슈텐 황탱글 서르탄 엉르딩 후레 암흑의 도문이 세태기다려스խ 데비제 얼릉을 도미네 Сачаутыка моргадингек хуре